та бүхнийхээ бүгд хүнтэйгэн камера Монгол Улсын байгаль орчин аяж жуулчлалын дэд сайд төвдөн дөржнийг мэдээж хэлгээд өвшөөрөө өмнө орж байна. Барсан хатаг шиг дэлхийд чилгүй нуурмэ эрэгдэн мөнхөж харна эдэлж өмөлсөн цаямэ ада хүсэлталан амнигтэй Монгол дага ада хүсэлталан амнигтэй миний дага Монгол дага Дарахтын цэнхэр хотгорн хой Далайшиг болоод удамда дарахт Монгол бүсгийн хой үлгэр юм болоод арууханда үжи хүүхэнжи үрээдэрдэгэн баярта ачи хоёр тоби аминчил загч хадирлэв хой үжи хүүхэнжи үрээдэрдэгэн баярта ачи хоёр тоби аминчил загч хадирлэв хой Дэлгэр мөрний хөвөндөө тэгдэж дэрвч өсөлөө энжин цагаан өргөндөө эдийн жаргалар төрдөө Алтан бүрэлдээ хайхнаа баярлаа. Тэг жаахан сүртэй болоод байсан. Хорондоо толгоочтой ингэ сүртэй болоо. Сүртэй. Бүсгийгээ салбарын юмд нэг ээж. Наац тэгээд. За сахаа орж байна. Одонжсэн хожим нэрээрээ ангаан тийм зонгоолон хүндэтгэлтэйгээр өгтөн авмаа цэнхэр дагаар зоолонгаараа цагийн сайхны сонгон нэрээрээ цэлгэр хангаан цэнцгэр өсгөж цэцгийн багда барин цэлгэр хангаан цэнцгэр өсгөж цэцгийн багда барин
миний амин хөвлий Хүмүүс яаны аштын үргийг Хөвсгүүд миний ариун голоо Хөх Монголын алтан хонроо Хөвсгүүд миний амин хөвлий Хүмүүс яаны аштын үргийг Хөвсгүүд миний ариун голоо Хөх Монголын алтан хонроо Энэ Монголын чинь цаашдаа хөг зээг авчих бөөдөө байгаа. Өөгөөш манай Чингис хаан удирдлагын зөв ашиглаж чадсан үсээ дэлхийг эзэлсэн байна. Бас санаа зовхон гаргаад ирж байгаа Монголын. Төвд хэл гэдэг шүү дээ. Хятад хэлний аймаг юм байна. Нэг хоног дарахад хятад үл нь айгүй амархан өөр. Тэгээд манай Монгол улсын 2000 орчим уул улсын нэрийг төвд хэлээр өгсөн. Өнөөдөр өчнөө одоо Монгол хүн төвд нэртэй байгаа. Энд чи цаана бодлогоор хийсэн юм ба. Бодлого ойлгоод ирэх юм бол өөрөө төлөвшөөд ингээд том юмны төлөв зордог бол. Энэ бол цаг хугацааны асуудал. Манай эвлэлээр бүгд илссэн. Одоо ингээд тэр Дамжин Зарингийн охин Бачулуун илссэн. Тэр өөдөө илссэн. Оюун санааны цөмийн зэвсэг байхгүй юу? Бөө хааны өшөө. Одоо түрүү энэ зам руу яг зөв хэлж байна. Бөөг судлаач хүн юу шууд. Судлаач хүн гэдэг чинь нэг тодорхой сэдвийг барьж аваад арай гэж 20 жил зарцуулж байгаа учрыг нь олдог байхгүй юу? Улаач хүн бол ерөөсөө ингээд онготынхаа тусламжаар тэр дор учрыг нь олчихно. Тэгээд энийг чи ил гаргаж тавьж болдгоо бас. Энгийн иргэдэд гаргаж болохгүй. Тэр тусмаа төлөвшөөгүй хүнд энэ одоо цөмийн зэвсгийг конопыг өгөх юм бол үстэй. Энэ бөө чинь буруу тишээ ирсэн манай өнгөрсөн 10 жилийн түүх харуулж байгаа. Байгууллагын төлөвшгөж ордож байгаа шүү. Тийм учраас ёс зүй зөрчсөн бол арга хэмжээ авдаг гэж байна. Ийм ёс зүй зөрчсөн учраас энэ хүнд ийм хариуцлага тооцох бол энэгээр дүүрэн бөөгийн байгууллага танаад ингэж муугаад дуудуулж явах юм бол яваад өгдөг. Өөртөө айхтар нэрэлт болчиход байна шүү дээ. Магадгүй бив дотроо би бөөлж чадахгүй болох өдөр ирэх гээд байж магадгүй. Хураа татчих чадахгүй өдөр ирэх байж магадгүй болчих гээд байна. Тэгэхээр энүүн дээрээс сэргийлэхэд бол өнөөдөр эхлэхгүй бол та нар өнөөдөр нэг 50000 төгрөгийн төлөө ч юм уу тийм ээ амтны сүсгийн төлөө ч гэдэг юм уу бөө нэрийг зүүж аваад ирээдүйд хэцүү юм хүлээж байгаа. Би энийг хатуу хэлэх гээд байгаа. Магадгүй би залуу бөө хүн учраас онгот төгрөөс олж мэдсэн зүйлүүдийг дамнууд дамжуулж хэлэхэд энэ бөө нэртэй хүмүүс чинь дандаа өөрийнхөө төлөөл яваад байна. Энүүн дээр би 60 савгаас асуух доод миний асуулт нь л та өвсгөлийнхаа бөөгийн хүрээлэн дээр би өөрөө одоо энэ зүрх сэтгэлээ зориулж энэ тоо бөө нь ямар бөө байсан тийм ээ дарахад бөө нь ямар бөө байсан ураага тагнуураагаа ч энэ бөөгийн ёстыг нь нууцыг болвол мэдээж энэ бол оргил байсаар ирсэн гэдгийг би багшаасаа олж мэдээд угаасаа л оргил юм байна. Энэ бол хасраагүй учраас оргил нь үлдчихээд байгаа байхгүй юу? Та миний асуулт миний хийх гэж байгаа зүйл ирээдүйд чийг нь гаргаж өгөхийг л одоо гуйлаа да. Хазаагүй. Хориг гарч ирэхгүй л дөрвөн зүйлийг хоригдсон шийд байгаас. Тэгээ манайх энийг сайн мөрдөөсэй гэж би хүсэж байна. Нэгдүгээр нь 15 оны 10 сарын 10-ны өдөр гаргасан Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн шийдвэр байна. Энэ шийдвэрээр Монгол бөөгийн хөгжил боломжид бус заяг газар авч хүмүүсээ оюун санааны дарахаа сөргөн өдөө зан үйл дэлгэрч бөөгийн зан үйл байгаагүй совргийг толгой дээрээ залах хадгийг өргөлд ашиглах модлог ургамалд уйж өхүүлэх зэрэгээр байгаль сөргөн өдөө үзүүлэх хог хаягдал бий болгох боллоо. Тиймээс Монголын бөөгийн нэгдсэн хэвлээс бөөгийн түүхэн уламжлалт судлаад үндэссэн шийдвэрлэхэд Монголын нийт бөө нарт Монгол бөөгийн хоёрт дуулганы майхавчдад сувраг дарахыг холсгоо. Говоонд хадаг өргөж хог хаягдал үүсгэх модлог ургамлыг хадгаар боомж уйж өхүүлэх зэрэгээр Монгол бөөгийн зан үйл хийхийг хоригдсон. 3. Байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даав цуудрыг өргөн хэрэглэж нийлэг эдгээр хийсэн даав материалыг ашиглаж татгалзсан. 21 оны 10 сарын 30-ны өдөр гарсан. Бас одоо энэ Монголын нийт бөөлөөр зориулсан. Монголын нэгдсэн их тахилга болон хайрхад овоо тусад Монголын бөөгийн зан үйлээр тахилга хийхдээ зөвхөн Монгол үндэсний нэрмэл архаар өргөл үүдэж хэвшүүлж
орчин цагийн хатуу арх хэрэгтийг хоригдсон байна. Энэ бүх юм гэж хоригдож байгаа юм шиг. Хатуу архийг бүх юмд иргэдийг хоригдож байгаа юм шиг. Энд дээр бол тахилгад гэж заа. Тахилгадаа зөвхөн Монгол арх хоригдож байгаа. Хатуу архиа бол нэгцэн их тахилгууд хайрхад овоо бусад Монгол бүгийн зан үйлээр тахилах их хүндэтгэлийн эдэнд уул боо хэрэгдэхийг хоригдсон байна. Яагаад тамнар гойлэр хоёр танаар ингээд ялгаад байдаг. Би энэ өчрөг би гайхаад байна. За би ялахын яг асуудал би хэлж үгүй. Шарын шашныг Монголд оруулж ирэхдээ та нар монголчуудын тэр дайчин ирэмгийн тэр чанар бөөд байсан. Мянгат зуутын дотор шиг бөөхөн байж Монгол цэргүүдээ ирэмгийн зоригтой тэр дараашийн тулдаанд орох хэдэн бүгдийг ингэж зангидж хийж өгдөг. Тийм боломжид Монгол байсан. Тэгэхээр манжиг монголчуудыг эзлэхдээ шарын шашныг оруулж иж монголчууд тэр ном хөцсөн бүү одоо гар барьсан гадна ирэх бариудаад ингээд одоо бүх олон юм өөрчилсөн юм аа. Би түүх батлна энийг. Тэгээд 200 300 жил шарын шашинтай цуг явцсан учраас манай онгод дотор шарын шашин юу хоёр цуг явдаг байхгүй. Тэгээд тэрийг бидээс өгөөсгөө. Шарын шашны юм бөө боломж. Тэрийг аваад яв. Аваад өнөөдөр хэрэг дээр одоо онгод тэгж орж ирдэг юм чи яах юм бидээс. Тэрийг бид хуулиар хоригдож болохгүй. Гэхдээ биднээсийн зан үйл шиг хэрвээ Монгол бөө энэ өнөөгийн нөхцөлд шарын шашнаас өөрийнхөө онцлогийг авч үлдээ гэж байна. Энэ лалынхаас энэ буддизмаас өөрөөрөө хөгжиж болж байгаа бол бидээс өмнө нь байсан тэр олон зуун жилийн өмнө хэрэгжилж исэн тэр уламжлал руугаа явахыг ирэмэлцэж байгаа байхгүй. Тэр лүгэд явъя гэж хэлж байгаа болохоос одоо лам юу хоёрыг чи ингэж заагадаад байгаа юм биш. Эсвэл Дамаас ч өмнө бөө байсан. Бүх манай судруудыг тийм манжийн даадгаараа цуглуулаад энэ шарын Монгол бөөгийн уламжлалаас аль уламжлалыг бүр устгах уу? Алийг шарын шашинтай зохицуулж ашиглах уу? Алийг бүр яг уу гэдэг ингээд нарийн бодлого босруулаад манайд хэрэгжүүлсэн юм байна. Хоёр баруун зүүн Монголын хооронд байдлуудад дараа нь манжийн зэрэг орж цус геноцид хийгээд эхний номерт нэг нөр Монголын одоо алтан ургийнхан Монгол үндэсний уламжлал авч бүх ноёдыг бүр гэр бүлээр нь устгасан. Одоо түүхийн гаргаж ирээд дараа нь шүү тийм ээ. Хоёр дахь алхамд энэ монголчуудын оюун толгой дээр бүх тархийг цэнгэлж явдаг. Удаач нарыг бүгдийг цуглуулаад шатаагаад устгасан. За энэ бол үнэн. Яваад түүхийг тодорхой нөгөө монголчуудын дайчин юм наадаг болоод тэгээд одоо тэгээд энэ дөлгөө номхон одоо өнөөдөр ямар асан тийм төвшөлд оруулсан. Юунд гэхдээ ирсэн эргээд монголчууд одоо хүчээ авч хөгжүүлж шүү дээ. Манай бөөнөр түүхэн үр гүйцэтгэх учраас би бөөг одоо эргээд бөөгөө сэргээхийн тулд яриад байгаа. Монголчууд Монгол уламжлалтай бөө мөргөлөө сэргээс цагт бидээс эргээд дайчин одоо тийм идэвхтэй тэр чанар руу орно. Шарын шашин бөө хоёрыг бүр янтас хооронд ясааж байгаа юм биш. Уламжлалт юм харах юм бол ихлээр манай бөө явж байгаад шарын шашин ингэж ашиглаад манай зан үүдийг ашигласан шүү гэдгийг би хэлхийг хүсэж байна. Эцэг их өвөг дээсээ хөндлөх өдрийг тэмдэглэх тухай. Бүх шашин өөрийн өдөрлөгтэй. Нэгд жил бүрийн 9-р сарын 22-ны өдрийг Монгол туурахт нар мөнгө тэнгэрийн дээш шүтэн болсон онгод шүтэн өвөг дээдс эмээ өвөө эцэг ихээ хөндлөн дээдэх өдөр болгосон. 2. Энэ өдөр тэнгэрийн удаач нар отог овог түмэн олноо цуглуулан ураг удмын бичгээ сэргэн баяжуулах онгод шүтэнээ мөргөн залбирч даатгалт тайлах үйлдэх. 3. Монгол хүмүүр эцэг их эмээ өвөө нараа дээдлэн шүтэж хүндлэн бэлэг өргөл өгч баярлуулах тэтгэх. Монгол төрийн төлөө амиа өргсөн баатаруудын төлөө нэгдсэн занлбарын зан үйлийг хийж хэвшүүлсэг байсан. Тэгээд ингээд та бүхэнд баярлалаа.